Хүүхдийн тоглоом дээр бол нэрийн шинжилгээ бас хийгдэж байгаа. Одоо аль болох одоо нэг хамгийн хайртай хүмүүсийн маань хэрэгжилж иргэлдэг юмнууд дээр л шинжилгээ бол нарийн хийгддэг гэсэн. Манай шинжээчдийн ур чадвар маш өндөр. Химих болон одоо хортой аюултай бодисных гэдэг. Тэгээ химийн бодисны шинжилгээ чинь өдөрт бас нэлээд хийгдэн тий. Ерөнхийдөө одоо энэ нутгийн гүн рүү явж байгаа тэр химийн бодисуудыг бол бүрэн 100% шинжилж байгаа. Одоо манай замуудын гайрын газрын лаборатори маань дотор бол 4 том лабораторитой байгаа. Энэ дотор олонний судлалын лаборатори, ургамлын оройцээрийн лаборатори, тэгээ хүнсний химийн лаборатори, химийн бодисын лаборатори гэсэн 4 том лабораториуд энэ дотор үйл ажиллагаагаа явуулж байдаг. 55 нэр төрлийн багц бүтээгдэхүүн 294 үзүүлэлт үзэж байгаа. 6 сарын 30-наар бол итгэмжлэлээ 4 жилийн хугацаагаар бол сонгуулаад авцсан. Энэ дээр болохоор стандарт эрүүл ахуйн үзүүлэлтэд төлхөө оруулж өгөөд одоо бол нэг хүн металл, пестицид үлдэгдлийг бол нэг пестицид үлдэгдлийн 100-аад нэр төрөл хүн металлуудаа бол нэмэлтээр оруулаад одоо үзэх боломжтойгоор хүчин чадалтайгаар бол ер нь итгэмжлэлийн хүрээгээ нэмэгдүүлсэн гэж ажиллаж байна. 13 хүний одоо бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. Өнөөдрийн байдлаар бол энэ судал дээр ихэд манайх ганцхан шинжээштэй. Тэгээ мөн одоо химийн бодис дээр болохоор 2хан шинжээштэй. Нэг нь амраад юм өвчлөө явуучих юм бол нөгөөх нь ямар ч юм нэг амралтгүйгээр ямар ч өвчлөх юм боломжгүйгээр бол ажиллаж байгаа. Хүнсний хим дээр ч гэсэн бол ургамлын хоройцоор болон хүнсний хим дээр ч гэсэн манай лаборатори нөгөө өглөө 9-өөс орой 6 хүртэл одоо ингээд тасралтгүй үйл ажиллагаа явуулаад 3 хүнтэй ажиллахаар нэг лаборатори маань 3 хүнтэй ажиллахаар нэг нь ингээд амраад явлаа гэхэд 2 хүн бүр ямар ч ингээд амралтгүй зөксөө зайг ингээд ажиллах болчиход байгаа. Сая бол тэр 8-9 сард бол манай энэ том тэрэгний ачаа тээвэр өглөөсөөс орой 10 хүртэл ажиллахад бол манай лаборатори дагаад 22 цаг хүртэл үйл ажиллагаа маань сунаж ажиллаж байгаа. Тэгэхээр бол ачаал бол маш их байгаа. Баахан хүнд хортой нөхцөлтэй явж байгаа. Яг гэвэл өглөө 9-өөс орой 6 хүртэл бүр яг органик усгагчтай бүр тасралтгүй ажиллаж байгаа учраас бол үзүүлэлтүүд бол үздэг. Энд нь бол гэхдээ нөгөө 24 цагийн хугацаагаар нөгөө үр дүн гардаг учраас дээрэс нь одоо нөгөө бүрдүүлэлт хийж байгаа тоглоом бас ховор байдаг учраас ер нь тэр шинжилгээнүүд ховор ирдэг. Гэхдээ итгэмжлэлийн хүрээндээ болохоор урам айлтгийдийг үзэн, дээрээс нь мөн будгийн докторжилтыг үзэн. Яг л хүүхдүүд чинь жоохон хүүхдүүд маань нөгөө шүлсээрээ, хөлсөөрөө эдэр нөгөө хүрлцгүүгээр бас нөгөө хортой будаг гэх юм нөгөө юу ах учраас тэр үзүүлэлтүүдийг бол бас манайх давхар үзэж явдаг. Одоохондоо бол байхгүй байна. Яг гэвэл нөө ховор жилдээ 1-2 юм дээж мэж ирдэг учраас манайх ч юм бол нөгөө өөрөө гараад дээжээ бол авдаггүй. Яг гэвэл нөгөө чиглэлийн байцаагч нар нь өөрсдөө дээжээ аваад магадлал нь одоо нөгөө магадлан дээрээ бичигдэж ирсэн үзүүлэлтийг манай лаборатори үздэг байхгүй. Бид нөр өөрсдөө тэр гарч дээж авах тийм субъект биш. Байцаагч нарын бичсэн үзүүлэлтийг тухайн тоглоом дээр бичсэн үзүүлэлтийг бид нэр үзэх тийм субъект нөхгүй. Шарсан дүүпүү гэж одоо юу шар борцогны уургийг нөгөө халуун ногоогоор яатсан байдаг. Ер нь бол үзэн. Тэр одоогоор манад бол нөгөө ирээгүй байна. Одоо 25 он, 24 оны ер нь шинжилгээнд ирсэн бүтээгдэхүүнээс харахад бол тэр ирээгүй байгаа. Тэрийг одоо сүүлийн үед ер нь багасчаад байгаа юм биш үү? Ер нь бол нэг 5-6 жилийн өмнө бол айгүй их юм дэглэлттэй байсан шүү дээ. Тэгэхээр үед бол манайхаар айгүй их иржнээ судлаар эдэр айгүй их юм хум гардаг байсан. Одоо сүүлийн нэг 2-3 жил мэлд бол ер нь тэр бүтээгдэхүүн манайхаар бол шинжилгээнд орж ирээгүй байна. Бид нар тэр гараад тэр шалгалтыг хийж мэдэхгүй болохоор бас мэдэхгүй. Надад төрөө цэртээ ингээд шавж маань өөрөө амьдараа илэрсэн бодоо байгаа байхгүй юу? Энэ маань өөрөө нөгөө хүнс үдэ аж ахуйн сайдын 100 дугаар тушаал гэдээ байдаг. Тэр тушаал дээр гадаа төрөө цэртэйгээр шавж гээд нөө нэрлэгдсэн байгаа. Тэр шавж илэрсэн будаа гэсэн үг. Энэ бол тэгээ шууд л буцаах юм уу, устгалд орох тийм заалттай будаа гэсэн үг.